мөнхийн зүүд минь, тэнгэрийн зурсан зураг минь, алдааг нь цуглуулахад чи жаргал амтагдмаар хонгор минь, алсаас над руу урссан цаг хугацааны зэрэглэн дундаас амжиж миний олж харсан үл мэдэг энэ эмсэглэлт минь. Хам бугойч нэгтгэж хатан сүхээр заяа зангидж хагас 100-ыг би хан чамтайгаа туулжээ. Чимэн миний чимээгүй ирсэн хайр, чимэг гойлгүй даруухан ирсэн жаргалаа. Уйлах, инээх, унах босх амьдралын олон нухчаанд тоонот гэрийн багн тогтун жаргалын минь үндэс болж үрсийн дунд баясаж өргөө гэрээ дүүргэж амьдрсан. Хувь заяаны минь хос хүй бэлэг хүний ертөнцийн гэрлэгээ нарт ертөнцийн нандин эрдэн наран гэрэлт ховор эрдэн. Чамдаа би хайргүй байхын аргагүй, чамаараа би уйхгүй байхын аргагүй. За та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргье. За хууч манай хэсгийн дарга байсан хүн зөвшөөрөх нэмзээ хэсгийн дарга байсан Болдоотор 11 оноос хойш зөвхөн гараад олон жил болоод үр хүүхдүүд ачцаа нэрээ өсгөө хүмүүжүүлээд үлгэр дуурайл болсон бидний ах маань өнөөдөр дарга маань өнөөдөр хурж ирээд ажлынхаа нэг өдрийг танилцаад үйлдвэрийнхаа дэвшил хөгжлийн талаар сонирхоод явж байна. Энэ гол үндсэн санаа нь болохоор манай Болдоо дарга маань олон жил 20 гаруй жилийн үйлдвэртэй ажиллаад яг энэ хэсэг дээр хамт олныг хөгжүүлж бидний сайн сайхан байхын төлөө одоо бидний ажиллаж байгаа үр бүтээлтэй ажиллаж байгааг үлгэр дуурласан Болдаах минь өнөөдөр ажлынхаа нэг өдөртөө танилцаад явж байна. Алтан урмаа хийж байгаа 50 жил сайхан ажилласан хантайгаа алтан урмаа хийгээд бид нар үлгэр дууруулж байгаад нь хамт олон бүгд ажлынхаа хамт олонны өмнөөс дэнжлэгээ төвшүүлж байна. Болдоотойгоо гэр бүлийн найзууд 40 жил одоо сайхан найзж явнаа. 40 гаруй жил. За энэ хугацаанд бол бид одоо сүүлийн 30 жил нэг тогооноос хоолж үйлдвэрт одоо ингэж одоо хамт ажиллаж ингэж эхэлсэн. Энээс хойш одоо ажил гэрлэлийн талаар одоо ярих юмнууд над бай. Манай Болдоочууд их ажилласаг хамгийн гол нь тэгээд ажиллаа дуусгахын төлөө зүтгэдэг хүнд их тустай, хүнд нь илүү туслах гэж их боддог. Тийм туслахыг тийм сайхан цаан чинастай аав ээжээс нь уламжлалсан ийм сайхан хүн байгаа юм. Тэгээ одоо манай үйлдвэрт ажиллаж байхад ажлын одоо энэ техникчүүдийн одоо ажлын төлөөлөл байнга өглөөнөөс орой болтол зүтгэдэг. Одоо би бодож байгаа. Зүгээр нэг жирийн нэг залуучууд байхад тэднүүдийг мэрэгжилтэй болгоод эзэмшүүлээд ар гэрт нь туслаад, амьдралд нь туслаад, ажил төрөлд аваад ингэж одоо ажиллаж байсан манай бол миний мэдгээр бол одоо 10 гаруй тийм залуучууд байгаа байхгүй юу. Тэгээ ер нь дандаа хүн туслахын төлөө ингэж боддог юм нөхөр байгаа юм. Хүүхдүүдээ өөрсдийнхөө одоо үр хүүхдүүдийг ач зээнэрээ тэндийнхээ төлөөс байнга одоо эрдэм мэдлийг боловсралтай болгохын тулд байнга одоо зүтгэж ингэж гүйжээдэг. Энэ нь бол энэ хэмжээгээрээ хүүхдүүд нь одоо их сайхан ач зээ үр хүүхдүүд их сайхан одоо ингэж сайхан амьдарч явнаа. Алтан хурмаа хийж байгаа энэ түүхэн өдрийн гал халуун баярын мэндийг хүргье. Тэгээ та хоёр минь 50 жил тавилан заяагаа холбож 60 жилд жаргал зовлонгоо хуваалцаж энэ ертөнцийн зөв зүйтэй хайрын дундаа сайхан амьдарсны шагнал болон ирсэн олон сайхан үр хүүхдүүд ач зээ хөргөн бэрүүдийнхээ хайрын дотор одоо хоёр талынхаа сайхан ах дүүс үр хүүхдүүд за хот ургуудаа үлгэр жишээ гэрэлгээг нь болон бас аз жаргал түгээж амьдардаг ийм сайхан хосууд шүү. За тэгээд Монгол сайхан ёс уламжлалынхаа дагуу алтан хурмаа хийж байгаа та хоёр минь болон үр хүүхдүүд та бүхэн минь бидний хувьд танай гэр бол бидний ах дүүсийн нэгэн адил амьдралын минь гэрэлгэгээ бас даган дуурайх үлгэр жишээ болсон ийм сайхан хүмүүс шүү. Та нараараа бас бахархдаг шүү гэж хэлье. Хоёр сайхан худалдаа тий хүүхдүүд маань гэр бүл болоод тий нэгэн гэр бүл болоод сайхан хоёр сайхан зээ хүүтэй болсон энэ сайхан гэр бүл болж бид
худуургууд болсон юм. Тэгээд маш том гэр бүл боллоо бид нар. Энэ гэр бүл бол бас бид нар их онцлог сайхан тий худуург болно гэдэг бол нэгэн сайхан гэр бүл учраас нэгэн сайхан том гэр бүл учраас их бид нар эвтэй найртай нэгэн дээвэр доор өдөр тутам бараг л цугл амьдарч цугл ингээл явцгаадаг ямар ч зүйл болсон бие биендээ хажуудаа түшиг тулгууруулан амьдардаг. Үнэхээр та хоёртоо маш их баярлалдаг шүү. Бие бинийгээ ойлгож мэдэрч хайрлаж ингэж амьдардаг нь бидний бас амьдралын маань маш сайхан үе цаг хугацаа байдаг шүү гэж та хоёртоо хэлье. Тэгээд та нартай маш их хайртай шүү. Та хоёр маань энэ сайхан цаг хугацаа, энэ сайхан үеүүдийг өнгөрөөгөөд тий өстой Монголын уламжлал болох энэ сайхан алтан хурмыг хийж байгаа та хоёртоо тий энэ сайхан баярын өдрийн мэдчилгээг бас дэвшүүлж байна. Битэн хоёроос нь. Яг хөө бид нар бол бас манай хоёр гэр бүл бол хоорондоо бас ах トゥ угийн мандин харилцаатай ах トゥ улс мэт ордог гардаг сайн муу сайхан муухайгаан элен далангүй ярилцдаг, зөвшөлддөг, зөв зүйтэй шийдвэр гаргаж чаддаг. Одоо баяр ёслол бүхий л зүйл дээр хамтарч нэгэн гэр бүл шиг байдагт одоо үнс нь оршдог байх. Тийм учраас бас хоёр талын таньдаг мэддэг найз нөхөд ахын дүүс манай хоёр гэр бүлийг бол үнэхээр одоо үлгэр жишээч худургуудаа гэж хэлдэг. Энэнд нь бас их баярлалд талархдаг шүү. Ялангуяа та хоёртоо тэгээд энэ өдөр алтан хурмаа хийгээд энэ алтан хурмаа хийсэн цаг хугацаанаас хойш үргэлжлэх алтан цаг хугацаа чинь амьдралын чин он жилүүд жаргалтай дэлгэр урт удаан хугацаанд сайн сайхнаар өргөжлөх болтугай гэж хүсэж өрөөё. За бид чи одоо болдоо наран гэрэл бид гурав чинь Эрдэнэтийн авааны орд газарт цэл залуу насныхаа гал дүлээр бод сэтгэл зүрх хоёроо сэтгэлийн дуудлагаар энд ирсэн юм аа. Тэгээ Эрдэнэтийн бүтээн байгуулалтанд ингээд ажиллаад одоо тэгээд 50 хэдэн жил салшгүй юм сайхан найзууд олон жил нэг доор ажилласан ажил хөдөлмөрөө эрхэлж үр хүүхдээ өсгөж ингээд явж байгаадаа маш их талархаж байгаа. За тэгээ миний хоёр найз маань одоо ингээ алтан хурмаа хийх гээд 50 хэдэн жил хосоороо амьдрна гэдэг бол бас их ховор тохиолдлоо. Хосоороо амьдраад одоо ингээд бас амьдралын явцдаа янз янзын асуудлуудыг даван туулж сэтгэлийн эрч хүчтэй ийм хос хоёр маань одоо 50 жилийнхаа алтан хурмаа хийх гэж байгаад нь маш их найз нь маш их талархаж байна. Маш их баярлж байна. Ингээ та хоёртоо энэ алтан хурмын 50 жилийн он халуун мэндийг дэвшүүлье. Би бас нэг жаахан дуртгал ярих гэж бодож байна. 1975 оны намар манай Эрдэнэтийн холбооны газар байгуулагдаад удаагүй байхад ажилдаар сууж байсан чинь цав цагаан цувтаа нэг ганган алаг нүттэй охин орж ирлээ. Тэгээд тэнд чи одоо нөгөө тосхны холбоонд анхан бид нар чинь 6-7 хүний ажиллаа хийдэг ачаал ихтэй ингээд ажилдаа дарагдсан ялаа шумуул ихтэй нэг ганц муу баранк байшинд үйл ажиллагаагаа явуулж байсан. Тэгээд орж ирээд суух байх газараа олж ядаад энэ тийшээгээ хараад ингээд чи тожилсон мөн үү гинэ. Тэгэхээр мөнгө л тэгсэн чинь чи витер нэг сургууль төгссөн юм байна. Би одоо ингээд танаа томилолт аваад ирж байна гэсэн. Тэгээ би тэр үед нь ачаал ихтэй байсан бас нэг сайн хоёлоо тэгээд тэр өдрөө тэгж нэг сайхан гүндээ ортол танилцж чадаагүй. Тэгсэн чинь сүүлд нь наран гэрэл маань надад жаахан гомдсон гэд ярьжсэн. Тэгээд цаг тухайн үедээ би тэр тэгж энэ тосхны холбоонд уулзаж ялээ. Тэгээд манай Болдбаатар бол маш их мундаг. Одоо наран гэрлийн ямар л ажил төрөл гарна бид нар чинь тосхны холбоонд байж байгаа шинэ хотын холбоонд очсон. Тэгээ энэ улаан толгоон шугамыг татхад бид нар чинь бас баригадаараа шугамын баригадтай хамтарч явж хоол ундыг хийж модын зурвсалдаг юм байлаа. Тэгээ болдоо минь одоо нөгөө юу руу Эрдэнэтийн бас говьл руу бас шугам татхад бид нартай бас цуг явж ээлж ажилласаа буучаал бид хэд дээр ирдэг. Тэгээд нөгөө модыг зурвсалдаг. Тэгээ нөгөө модон доор
болдоо бодзорслаад битэр наан буу халаад би дуулаад байсан гэл энэ хоёр тэгж түүхөөрдгий. Тэгээд одоо их олон жил ингээ хамтдаа байж байгаа юм аа. Алласахын антлайцтай бэ амар мэндийг минь дамжуулдаг ахадрэсэ сэтгэл санааг миний яар хосон энгөө их тусч эрхэм сайхан эрхэм сайхундэ баярлалаа урчигдрын ирсэн захтлаар урнам саргийг миний батраасаа удаан ирсэн захтлаар очрах юролиг авчирсаа энгөө их тусч эрхэм сайхан эрхэм сайхундэ олон он жилүүдийг хамтдаа туулсан хоёр найзтай халуун баяр хүргэе, дахин халуун баяр хүргэе. Хайртай шүү. Баярлалаа. Эрэгтэй хүнээрээ сүлгч яасан гоё юм бэ? За болдоох нараагч хоёртоо энэ сайхан бэлэгт өдөр 50 жилийн баяраар тэмдэглээд алтан өрөө мэж агаад баярын мэнд хүргэе. Тэгээд болдоох нараагч хоёроо одоо таньдаг болоод 15 жил болсон байна. Тэгээд энэ 15 жилийн хугацаанд бүх зүйлд ингээд хамт байдаг. Бүх зүйл сэтгэлээсээ ханддагт одоо баярлаа гэж хэлмээр байна. Тэгээд болдоох нараагч хоёроо энэ гоё гэр бүлийг одоо нэг үгээр илэрхийлэх юм бол айгүй гоё романтик гэр бүл гэж хэлмээр байна. Тэгээд өөр хүүхдүүд нь бүгдээрээ бас маш гоё аз жаргалтай гоё гэр бүл. Тэгээд та хоёртоо бас урт наслаарэ энэ хорвогийн хамгийн одоо аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэж өрөөё. Нараагч болдоох хоёртоо 50 жилийн алтан хурмаа хийж агаад нь өндрөөс өндөр амжилт хүсье, аз жаргал хүсье. За тэгээд алтан хурмаа хийж байгаа энэ сайхан хоёр ахчтай гэр бүлд нэрвэлэх аз жаргал сайн сайхныг хүсье. Он удаан жил сайхан өрөөхтүүд найз нөхөдүүдтэй сайхан юу яаж байгаарэ төшиг дулахтай эрүүлэг сайн сайхан явж байгаарэ. За ингээ манай холбооны байгууллага бол маш гоё байгууллага, маш сайхан хамт олон байдгаа. Тэгээд ингээд энэ хамт олонтой олон жил хамт ажилласан дээр маш их баярлаж явдгаа. Ингээд одоо алтан хурмаа хийх гэж байгаа энэ ах эгч хоёртоо урт насалж удаан жаргаараа гээд сайхан алтан хурманд нь оролцож байгаад бас их баяртай байна. За одоо хамт олонныхоо өмнөөс одоо 75 оноос хойш одоо хамтдаа энэ холбоонд мөр зэрэгцэн ажиллаж байсан одоо хоёр сайхан анд маань одоо алтан хурмаа хийж байгаад нь маш их баярлж баяр хүргэе хамт олонныхоо өмнөөс. Одоо бид хэд чинь багасаа л үерхэж ийсэн уусууд. Тэгээд одоо хүртэл өдөө хүртэл үерхэл явж сайхан тий нэг нэг бол одоо юм бодвол нэг утасдаг нэгнийхээ зовдон хуваалцдаг ийм сайхан улсууд байгаа. Тэгээ одоо цөмөрөл ажиллахад өдөө хүрэл хөгшрөл өрөөхтөн том болоод тэгээ өрөөдөө сайхан явцгааж байна бүгдээрээ л тий. Тэгээд энэ хоёртоо аз жаргал сайн сайхныг өс уртуудаа насалж уртуудаа хүүхдүүддээ хайна болж тий миний хоёр өгсөн тэгээд сайхан одоо байж бүгдээрээ сайхан байна. Одоо тий одоо сүүлийн үеийн дунд үеийн цусгад одоо байж л бай бүгдээрээ сайхан эрүүлийн сайхан яваарай л гэж хэлье одоо тий хүсгэл юм хэлвэн. Жаргал зовлон бүх юм хуваалцаад өдөө хүртэл 50 жил явж байна. Манай хань болдоотор бас нэг зэхэд ажиллаад бид нар шиг гэр бүлийн найзууд бүгдээрээ 50 жил ханилсан гэр бүлүүд байгаамаа. Тэгээд хоёр найзтай эрүүлэнхийг хүс уртнаас зузаан жаргахыг хүсэж өрөөдөө хамт олондоо хаамнас. Бид нар ч одоо их олон жил цуг явлаа өдөө хүртэл явж байна. Тэгээд одоо бид гурыг ч одоо холбооны 3 хүргэн гэдээ нэрлэчихсэн. Тэгээ ийм сайхан тэгээд одоо хамт олон дотор байж энэ да. За тэгээд хоёр найз маань одоо алтан хурмаа хийх гэж байна. Тэгээд
Тэр алтан хөрмөнд надад сайн сайхан бүхний хүсье өрөөгд. Тэр одоо холбооны хамт олон эдэнд одоо эрүүлэнх сайн сайхан урт удаан наслахыг хүсье өрөөё. Ах эгч хоёртоо алтан хурмаа хийж агаад нь маш одоо сайхан өдрийг тохиолдуулсан. Тэгээд ах эгч хоёртоо эрүүлэнх хамгийн сайн сайхан бүхний хүсье өрөөгөө. Тэг ах эгчтэй хайртай шүү. Манай баяраа одоо айлын хамгийн баг. Тэгээд бид хоёр их нийлэн орж гарна. Ах эгч хоёроо бас гарын хоол янз бүрийн сайхан юм идэж өссөн. Тэгээд ах эгч хоёр маань одоо энэ сайхан гэр бүлийг өмсгөө танилаад ингээд нэг 50 өнөөдөр ч одоо 52 жил болж байгаа юм байна. Тэгээд манай баяргийн маань эцэг их болох болдаах нараагч хоёр маань одоо алтан хурмаа гэж байгаа юм байна. Тэгээд ах эгч хоёртоо хамгийн сайн сайхан бүхний хүсье өрөөгд маш удаан одоо аз жаргалтай эрүүл их байж үр хүүхэд аж зээ 30 гэж цаашаа маш олон сайхан одоо аж зээ 30 хараад ингээд илүү олон жил үр хүүхдүүдээ ингээд баярлуулж яваарай гэдэг ингээд ах эгч хоёртоо хамгийн сайн сайхан бүхний хүсье өрөөё. Миний амьдралын одоо ганц төшиг тулгуур болж ирсэн миний багш. Яхааргүй бидний манай гэр бүлийн амьдралтай холбоотой хүн бол яхааргүй болдоо дарга байгаамаа. Тэгээ болдоо даргатаа, болдаахтаа, нараагчтай баярлалаа гэж хэлье. Ер нь манай болдоотор дарга бол яг сургууль хүмүүжүүлэгчээр багш нарыг сургууль хүмүүжүүлэгч гэж ярьдаг бол манай болдоотор дарга бол жинхэнэ ажилчин хүний сэтгэл зүйч хүн юм шиг дээ, удирдагч юм. Ер нь бүх юм цэгцтэй, амийн хувийн ажил, албаны ажил, айл нь цэгцтэй одоо бүх юм ёсороо байдаг ийм сайхан урсамжтай. Тэгээ бидний үед одоо тийм байхаа байжтэй бидний үед чинь улсын техникийн үзлэг гэж маш их нэр төрхтэй, маш их нүүрийн хөдөлмөрийг хүний сэтгэл зүрхийг догдлуулсан ийм мөч байдаг байлаа. Тэгээ одоо болдоотор дараа бидний үе шиг одоо тэгэн сайхан техник хэрэгслээ, тэгэн сайхан техникүүд парклж байдаг, жигд сайхан парклж байдаг, тэрэн даваачаад бүр бэлдэгдэг, тэрний бэлтгэлж гэр бүлийнх нь хүртэл хүчин сэтгэл санаагаар дэмжиж хүчин зүтгэдэг ийм сайхан үе одоо бид нар хөдөлмөрж байгаа нөхцөлд өнгөрчээ. Тэгээ. За ингээд одоо 50 жил ханилсныхаа 100-ны тал ханилсныхаа энэ ойг тэмдэглэж алтан хурмаа хийж байгаа хос хоёртоо аз жаргал эрүүлэнх үр хүүхдүүд нь бүгдээрээ хаан шиг сайхан амьдрахын ёроолыг дэвшүүлье да.